Асуудал шийдэл нэвтрүүлэг үзэгч танд хүрч байна. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих асуудлыг хөндөж байна. (2020) оны байдлаар Уранга аймгийн хэмжээнд 4257 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 10 орчим хувийг нь хүүхдүүд эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ авах гадуур зорчход ямар бэрхшээл тулгарч байна вэ? Тухайлбал яг төрийн байгууллагуудаас гэвэл одоо манай Арвахэр хотын сумын захиргаа бас жоохон хүртээнж муу талтай юм байлээ. Тэгээд ерөнхийдөө нөгөө дарга удирдлагууд нь 2 давхартаа суудаг. 2 давхарт нь тэгээд 2-3 хүнээр өргүүлж гардаг. Тэр тал дээрээ бас жоохон хүртээнж муутай нөгөө хөдөө орон нутгийн барилга байгууламж чинь лифт байдгүй ерөөсөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу тусгай хэрэгцээний хүмүүс энэ дундаа бас ахмад наснууд маань одоо бүгдээрээ бас одоо энэ үйл ажиллагаанд оролцох тийм шаардлагатай байдаг. Ягаад гэвэл тодорхой хэмжээний харааны сулрал, уян хүчний өвчнөж гэдэг юм уу тийм ээ. Ахмад настай сонсголын бэрхшээл гэдэг ингээд ийм дагалдах юмнууд гарч ирдэг. Нийтийн үйлчилгээний газрууд дээр байж байгаа нойлын өрөөнүүд гэхэд ямар нэгэн бариул одоо тийм юм байдгүй. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бол тэр бариул заашгүй хэрэгтэй. Хот төлөвлөлт маш ихээр явагдаж байна. Хотчлолт ихээр явагдаж байна тийм ээ. Зай талдаа байвал байшин барилгал бариад байна. Үүнийг яаж одоо бүх нийтийг хамаарсан бүх хүмүүс үйлчлэх боломжтой тэр боломж бололцоог нь бүгдийг хамруулад зөв төлөвлөлттэй тэр хот бий болохгүй гэдэг асуудал өөрөө бидний өмнө тулгараад байгаа маш том асуудлын нэг болчихсон байгаа. Тэгэл хааны газар сургалт зарлал нь 3 давхарт 2 давхарт гэж чинь ямар ч лифт авахгүй газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс болтгээ зарлцсан гэж байх жишээний одоо энэ хэрэгжүүлж байгаа хүмүүсэнд хүртэл өөрснөө бас энэ дэр анхаармаар байна. Төрийн албан хаагчдын биднэрт хандаж байгаа хандлага үйлчлэгээ бол харилцаа адилгүй байдаг. Зарим хүмүүс нь бол бид нарыг бол зөвөр ойлгож маш сайхан хүлээж авдаг. Зарим хүмүүсийн хувьд бол бид нарыг бол дутуу үнэлэх. Бид нар ч одоо бусад хүмүүстэй л адилхан урам зориг, итгэл найдвар, дэсвэр хатуужил бүх зүйл байгаа. Тэрийг бол голох ч юм уу аль эсвэл дутуу үнэлэх тийм байдлаар хандах хандлага бол гарч ирдэг. Үзэгч та харлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ гарах боломжгүйд хүртлээр нөлөөлж байгаа хүчин зүйлс нь орчны хүртээмжгүй байдал байна. Үүнээс шалтгаалж тэдгээр иргэдийн 80 орчим хувь нь гэртээ байж ажилгүй, орлогогүй суух шалтгаан болдог байна. Зарим газрууд стандарт зам хийсэн ч дутуу хийх тохиолдлууд байна. Одоо үзэгч танд нэг жишээг харуулъя. Энэ дээр гараад ирэхэд энэ хоошоо гарахаар бас юу байхгүй. За дөнгөж сая замыг үргэлжлүүлж хийгээгүйгээс болж тэрэгцэртэй иргэн шатны хажууд очиод гацаж байгаа жишээг та харлаа. Би яг одоо Төрийн банкны налуу зам дээр байна. Энэ бол стандарт замд тооцогддог. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аливаа газраар үйлчлүүлэхдээ зорчих налуу замын стандартыг ингэж заажээ. Налуу зам нь нэгийг харьцах нь 15 градусын налуулалттай 2 талдаа бариултай байна. Налуу замын нийт өргөн 110 см байх бөгөөд тэрэгцэр явах зайг 90 см-ээр тооцдог. Замын 2 талаар 90 см өндөртэй 2 игнэ бариул хийх ба доод бариул 70 см өндөртэй байна. Замын төгсгөлд 150 см-ийн урт тэгш талбайг замын өргөнтэй тэнцүү хийн. Харин бариулын төгсгөл хэсгийг 30-аас 45 см илүү гаргаж үзүүр хэсгийг мохоо болгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг бий болгоё. Яалтчгүй одоо манайх нийлдгээр бол хуучин барилга байгууламж дээр бол хүртээмжтэй орчин бүрд зааж байгууллагууд бол бас хангалтгүй байгаад байна. Энэ дээр одоо тухайлбал төв бархан зах дотор үйл ажиллагаагаа явуулж байгаа одоо объектуудаас жишээ авах юм бол байж байна. Мөн захын хорооллуудын хүнсний дэлгүүрүүдээр бол үнэхээр хүртээмжтэй орчин бол одоохонд хараахан бүрдэж чадахгүй байна. Бид нэр зөвлөмж чиглэл хэдий өгж байгаа ч гэсэндээ бас цаар тахлын нөхцөл байдлаас шалтгаалan одоо асуудлууд үүссэн учраас
бас тэр бүхэнд зөвлөмж тусгуулчлаа үзүүлээд бид нар цаашдаа бас аймгийн цэцэг дарганы хамгаалсаар иргэдэд хурлалцтай хамтарсан жилийн аян өрнүүлэх эх оны төсөв тусган бас бодит ажлуудыг хийхээр төлөвлөд байж байна. Иргэдийн хурлын төлөөлөгчийн үндсэн үүрэг нь Өвөр Хангай аймгийн иргэдэд тулгамдж байгаа асуудлыг сонсоод яаж шийдвэрлэх талаар одоо бодлогын түвшинд шийдвэр гаргадаг ийм л байгууллага. Тэгэхээр манай иргэдийн хурлаас ажлын хэсэг гаргаад одоо нэг 4-5 сард нэг барилгын ажил эхэлнэ шүү дээ. Тэр үед нь яваад тэгээд одоо эхний ээлжинд бүх төрлийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгтэй өрхөө эрүүл мэндийн төв юу вэ? Бүгдийг очиж үзээд нэгдсэн байдлаар бид нар бол ингээ үүрэг чиглэлөө явахт бол болох байхаа. Мэдээж аж ахуйн нэгжүүд бол бид нар одоо энэ холбогдох хот байна. 12 хотын маань бол өгн үсттэй одоо энэ гэр хорооллын бүх үндэсний дэлгүүрүүд байж байна те. Томоохон үйлчлэгний төвүүд байж байна. Ерөн цаашдаа бид нар 12 хот маань одоо хотын статустай болж байгаа үндсэн хуулийг өөрчлөлтөөр тэгэхээр хотын соёл гэдэг юм бол бид нар нэвтрүүлэх ёстой. Өнөөдөр үйлчлэгээний байгууллагад яваад ороход хөгжлийн бэрхшээлтэй хүн битэл энгийн хүн одоо бий цогнол байдаггүй. Тэнд одоо юу гэдэг юм одоо бид нар ингээд энэ сансар номин арцаттай молорч байт юм уу томох үйлчлэгийн төвүүд байж штэ. Энэ үйлчлэгээний төвүүдийг ер нь одоо иргэдэд үйлчлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхийн ноёртой байх талаар нь бол хотоос та бүхэн маань анхаарад бүтээн захирагчийн зүгээс ингээд нэг хувьчлын үедээ албан шаардлага өгөөд үүрэг чиглэлөө явуучихд бол энэ ажил дээр болох байхаа хэдэн талаасаа бүгдээрээ шахъя. За эх 22 онд бол бид нар нэгэн томоохон ажлыг төлөвлөж байна. Энэ нь болохоор зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхд рүү чиглэсэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болохын ажлыг эхлүүлэхээр бид нар төлөвлөөд явж байгаа. Энэ бол одоо эх оны энэ салбарт хийгдэх нэлээд томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна. За үндэсний хэмжээнд жишг болгоод бол 5-6 аймагт бол энэ төвийг байгуулад ингээд явж байгаа. За эндээс харахад бол энэ төв бол үнэхээр зайлшгүй байх ёстой төв юм байна гэж бол харагдаж байгаа юм. Тэр утгаараа бид нар 22 онд одоо энэ төвийн зураг төслийг хийлгэх цаашлаад одоо эхний хөрөнгө оруулалтуудыг хийж суурийг нь тавихын ажлыг бол хийхээр төлөвлөсөн байж байна. Бэрхшээл дундаа олон төрлийн бэрхшээл байдаг. Тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих эрх мөн л зөрчигдөж байгаа. Тэд өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орохоор гарахад ямар бэрхшээл тулгарч байна вэ? Дөнгөсөө 10 хэр сумын захиргаан дээр бас ирлээ шүү дээ тийм ээ. Энд одоо бас орчны хүртээмжгүй байдлын тод жишээ харагдлаа. Таны хувьд одоо энэ дээр бас яг бодит жишээн дээр ярихгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол одоо хөдөлмөр эрхлэлд за дэд үтсийн асуудал, амьдрах орчин гэдэг одоо бүхий л бас нийгмийн хүн тарьсан асуудал яригдах хэвээр. За тэрэндээ хамгийн гол бидэрт одоо нөгөө зориулах зүйл нь гэвэл дэд үтсийн асуудал, хүртээмжийн асуудал байж идэг. За энэ одоо өнөөдөр бид нар ингээд энэ 12 тамгын газар ингээд ирж хахад зарч энэ хараагүй хүний одоо чиглүүлэгч буюу тагтаалтын тийм зам бол алга байна. Зам нь тасалдаад одоо гинт шорон зам орж ирээд за ингээд баримжаагаа алдах. За нааша одоо шатаар буухад бас л нөгөө тэнцвэртэй иргэд маань одоо бас яг явхад стандарт хангагдаагүй огцом. Яг энэ налуу зам дээр бол одоо нийт иргэдийн бас нөгөө аюулгүй байдлыг хангасан бас ийм хүртээмжийн асуудлыг бас ярьдаг. Тэгэхээр хараагүй хүний хувьд бол бас нөгөө тагтаалын зам байх учраас одоо шулуун зураастай нь бол одоо чигээрээ яв. Бөөрөнхий ороод ирэх юм бол одоо харах тийм ээ одоо эргэх юм уу нөгөө зогсох юм уу ийм тэмдэглэгээ байдаг. Тэгэхээр л одоо сумын сэргаанд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие дааж одоо зорчиж энэ үйлчлэл авахд бол ер нь жоохон бэрхшээлтэй нь бол харагдаж байна. Талбараа явах замд явган үний замаар явж байгаа зам гинт тасрангуудаа дахиад зам олж ирэхэд шогрын модтой таарах одоо ийм бэрхшээл тохиолдлоо шүү дээ тийм ээ. Яг ийм бэрхшээл хэр их тохиолддог вэ? Зөндөө шүү дээ аймаг дотор. Ганцаараа дуудах танд мөргөн шидэнтэй хагална наача. Одоо бараг эдгээр байгаагийн андхаа байцсан л да гаргалж энд ийм байгаа гэж боддог мэддэг болсон. Одоо тийшээд одоо саний дээр машин тавьдаг яг энэ нөхгүй саний шиг. Одоо нэгний замдаа даваад амшиж тавьдаг байхгүй юу? Хоншорын даваад дуураа мөргөөд гэсэн юм хаашаа ингэ тавьчихсан чаа. Тэгээ нэг хоншоор нь ороод ирэхэн зэрэг ингээд дээр нэг мордох тохиолдол зөндөө бий. Миний машиндаа дээр өнгөрөөд очиход тэгээд нэг цонхны удаа хагацаа суудаа хүртэл байдаг надад. Тэгээд төлж өгч байсан шүү дээ би. Аймгийн засаг даргаар ахлуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бас өвл ажилтгаа. Бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хангахын тулд төр захиргааны байгууллагууд ямар ажлыг хийж байна? 2021 онд зөвлөлөөс бэрхшээлтэй болон энгийн иргэд рүү чиглэсэн сургалт хүүхдийн бэрхшээлийг тодорхойлох комиссийн үйл ажиллагааг эрчимжүүлж бүх сумдад хурц ажилласан зэрэг 18 ажлыг төлөвлөж хийсэн гэдгийг хэлж байна. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн одоо сургууль цэцэрлэгт хамрагдах байдлын төвшин буюу хамран сургалтын тоо
дээшилсэн байгаа. За өмнөх онуудаар бид нэг 77% гэж тооцоолол гаргаж үзсэн бол сая 21 оны байдлаар бид нар одоо 86% хүргэсэн ийм үр дүнтэй байгаа. За энэ бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургууль цэцэрлэгээр хүмүүжих, нийгэмших энэ боломжийг олгож байгаараа гэдгээрээ маш том давуу талтай үйл ажиллагаа болсон. За мөн түнчлэн хөтөлбөрийн хуулийн 111-р заалтын хүрээнд бид нэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилдаа орлоготой болгох, байнгын доктор сургалтын ажилтаа болох тал дээр бас одоо санаачлах тавьж ажилдаг. За энэ ажлын хүрээнд бид нэр 21 онд бол 9 иргэнийг одоо ажилд зуучилж доктортой ажлын байртай болгоод байгаа. За мөн одоо бэрхшээлтэй иргэдэд үнэмлэгчүүлэх ажлыг эхлүүлээд байна. За зөвлөх ажил бол ерөнхийдөө нэг одоогийн байдлаар 30%-тай явж байгаа. Өөрөнгө аймаг сүүлийн 4 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настай жирэмсэн эмэгтэйчүүдэд чиглэсэн хүртээмжийн үнэлгээ хийж аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчлэгийг явуулсан гэдгийг хэлж байна. Яг өнөөдрийн байдлаар 100% хүртээмж шийдэгцэн гэж хэлэхэд бол хэцүү байгаа. За тэр дундаа зам барилга, одоо замаар зорчих энэ асуудлууд дээр бол бэрхшээлүүд бол байсаар байна. Тийм учраас бид нар эх оныхон төлөвлөлтөнд ч гэсэн хүртээмжийн асуудлуудыг бас төлөвлөөд явж байгаа. За шинээр дашилтанд орж байгаа барилга, замуудыг бид нэр одоо хүлээж авахтаа комиссд нь бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг оруулж хүртээмжийн үнэлгээ хийлгэж хүлээлгэж авч байгаа. Энэ бол одоо нэг талаас хүртээмжийг бий болгоход анхаарч байгаа бас бодлого шинжтэй ажиллаа гэж хэлж болно. Тэгээд бид нэр энэ хүртээмжийн асуудал руу бол одоо аажмаар шат дараатай орно болохоос бид нар одоо шууд 100% шийдэж чадахгүй байгаа. 20 онд бол хараахан хүртээмжийн үнэлгээний талаарх бүр наривчилсан одоо яг аж ахуй нэгжээр тулж ажиллахад бас хүндрэлтэй байлаа. Гэхдээ бид нар бас яг орон нутгийн зүгээс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бол ахмад насны эмэгтэйчүүд чиглэсэн хүртээмжийг эрүүл мэнд боловсролын байгууллага дээр бол бас өөрсдийнхөө дотоод нөхцөл боломжийн орн ашиглуулаад бас айгуу сайн хийлгсэн байгаа. Яг нэгдсэн байдлаар бол яг аж ахуй нэгж байгууллагуудын дунд нийт төрийн байгууллага үйлчлэгээний байгууллагуудын дунд бол 12 аж ахуй нэгж байгууллагатаар хүртээмжийн үнэлгээг энэ оны байдлаар хийгээд байна. Энэ хүртээмжийн үнэлгээгээр бол мэдээж хангалттай үнэлгээ бас зарим байгууллагууд нь аваагүй байгаа. Тэгээ энэ байгууллагуудтай болохоор барилга байгууламж эхлэх үеэс эхлүүлээд одоо эх оны 3 сараас эхлүүлээд хүртээмжтэй орчин нөхцөлийг сайжруулах талаар арга зүйн зөвлөмж өгөөд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 10 их сумын хэмжээнд байгаа нийт сургуулийн 88% нь өөрсдийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг саадгүй зорчих асуудлыг шийдвэрлсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд ч хүртээмжийн асуудлыг стандартаар зохицоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа зэрэг сайн туршлагууд байна. Бид энэ уян сэтгэлгээд өрхийн эрүүл мэндийн төв дээр бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо нэг кабинетыг тогтоолж байгаа. За тэгээ энэ кабинет болохоор ерөнхийдөө эрүүл мэндийн талаас нь дэмжих зорилготой хөдөлгөөн засал ахуйцлын тийм үйл ажиллагааг сайжруулах тиймэрхүү кабинетыг тогтоолж байгаа. За тэгээд орчин талаас гэх юм бол одоо 0-ын өрөөг бас тогтоолсон одоо бариулттай стандарт одоо бариул стандарт нөгөө суултууруудыг байршуулсан. За тэгээд одоо биднэрт одоо юу тулгамдаад байгаа гэхээр гаднах нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авт зогсоол гэж бас тиймэрхүү зүйлийг бас хийх гэж бас төлөвлөд байгаа. Гэхдээ энэ дээр бол бид нарт бол бас л нөгөө санхүү төсөв бас шаардлагатай байгаа. Бид нар бол энийг өөрсдөө төсөл хөтөлбөр одоо бичиж энэ кабинетуудыг тогтоолж байгаа шүү дээ, тий. Яг одоо ингээд дахиад бас юм хий гэхээр нөгөө төсөв мөнгө нь бас хөрөлцөхгүй бас тийм асуудлууд бас гарч ирээд байна. Бид нар бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээг бол одоо засаг даргын нөөц хөрөнгө болон үйл ажиллагааны төлөвлөлтөөс нь бид нар ингэ санхүүжүүлээд явдаг байгаа. За харин 22 онд тэр нөгөө төвтэй болох асуудлаар бол тодорхой хэмжээний төсөв бол суулгана гэж ярьж байгаа. За 18 бүлэг ажлыг ер нь бол орон тооны бус салбар зөвлөлөөс бол зохион байгуулсан байгаа. За энэ одоо 18 ажлыг хийж хэрэгжүүлэхэд бол яг одоогийн байдлаар бол нийт ажлын мөнгөнд дүнд тооцоолж гараагүй. Яг одоогийн байдлаар 10 гаруй сая төгрөгийн санхүүжилт бол энэ ажлыг хийж хэрэгжүүлэхэд бол зарцуулагдсан байнамаа. Бэрхшээлийг яриад байвал дуусахгүй. Нийтийн тээвэрч мөн адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмж байдаггүй. Гудамж талбай, зам, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд, дэлгүүр, төрийн байгууллагууд гээд зорчих эрхийг хангахын тулд бүхий л газар хичээх хэрэгтэй.
12 хот хотын статустай болж өдрөөс өдөрт өргөжөж байгаа энэ үед хот төлөвлөлтөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ээлтэй орчныг бүртгүүлэхийг цаасан дээр зурах биш, ажил хэрэг болгосноор бид ижил тэгш зорчих хэрэгтэй болно. Асуудал шийдэл нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг бий болгоё.